6 асуултанд товчхон гяс уншчээ. Нэгдүгээр асуулт нь ерөнхий сайдаар ахлуулсан нийгмийн эрүүл мэндийн үндсийн зөвлөлийг баталсан гэж байна. За тэр зөвлөлийн тайлан байна уу гэдэг юмыг сонсмоор. Яг бол энд харахад жилийн өмнө бараг зөвлөлийн үйл ажиллагааны журам гарсан юм биш үү те. Тэгэхээр 24 оноос энэ журмын тайлан байна уу? Энэ журмаараа тэгээд журам нь гараад зөвлөл нь гарсан бол зөвлөл юу байсан гэдэг мэдээлэл маш чухал байна. Зөвлөл маань ер нь харахад дандаа одоо төрийн найрын мэрэгжлийн миний бодлоор л жоохон өөр одоо мэрэгжлийн хүмүүс агш байгаа. Тэгэхээр энэ бүтцэнд болж гэнэ үү болохгүй байна. Энэ дээрээ хэдүүлээ эргэж харах тухай бодол хайд байна уу гэдгийг асуух гэдэг. За хоёрт болохоор эрүүл мэндийг дэмжих засгийн газрын тусгай сан байгаа. Тэр сан буюу эрүүл мэндийг дэмжих сангийн зарцуулалтын хэдэн хувь нь одоо сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндэд за тэр дундаа дунд сургуулийн хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчин сургалтаар зарцуулж байгаа гэсэн юм хувь тус байгаа. Тэн дээр ерөнхийдөө яаж пропорц харагдчихээн энэ мэдээллийг авъя. За 3 дугаарх нь эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын хэдэн хувь нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байгаа. Тэр зардлаа тооцдог ямар журам байдгийг. Одоо жишээлбэл нэг хүн зүрхний одоо хаалганд ороод эмнэлгээс гарах тусламж үйлчилгээ гэж байгаа шүү дээ, тий. Иргэн сэргийх нөгөө 2 дахь, 3 дахь урьдчилан сэргээлт байгаа. Тэрэн дотор үйлчилгээ үзүүлж байгаа нөгөө хоол зүйчин зөвлөгөөгөө өгч юм. За тэгээд хөдөлгөөн засалчин зааж байгаа. Тэр хүмүүсийн ажлын хөлсөд өртгийг яаж тооцож байгаа. Тэр өртгөө тооцож байгаа зохицуулдаг шин журам гарсан уу? Тэрийг ер нь зохицуулсан уу гэдгийг асуух гэдэг. Энэ нь өөрөө нөгөө даатгалтайгаа холбоотой тий. За 5 дугаарх нь манайх одоо би энэ ойлгож байна. Одоо энэ нөгөө Азийн хөгжлийн банкны техник тусалцааны төсөл явж байгаа гэж байна. Энэ төслийн үр дүн хизээ гарах чинь энэ төслөөс нийгмийн эрүүл мэндийн гүйцэтгэлийн стандарт гэдэг юмаа боловсруулж гаргаж байгаа юу? Эсвэл нийгмийн эрүүл мэндийн үндсэн 10 үйлчлэгээ буюу CDC-ийнхээ 10 руу чиглэсэн юм гаргах гэж байгаа юм уу? Ер нь ямар шиг юм гаргах байгаа талаар бас мэдээлэл авмаар байгаа. За ер нь бол бид нар бол одоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуультай болсон. Энэ бол манай салбарын хувьд баяртай үйл явдал болсон өнгөрсөн жил. За одоо эргээд хуультай болсон юм чинь бид нар хэрэгжилт гэдэг юг харах ёстой гэхээр хэлжээ. Хүн амын эрүүл мэндийн байдал нөлөөлөх хүчин зүйл нөлөө сайжирсан уу, муудсан уу гэдгийг үзэх ёстой. Эрүүл мэндийн асуудлын аюул занлыг бид нар оншилдог бол юу болсон уу гэдгийг үзэх ёстой. За олон нийтийн оролцоо гэх мэтэр ингээд та нар интернетээр харах юм бол CDC-гийн 10 үйлчилгээгээр үр дүн харах ёстой. Хуулийн хэрэгт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийнхаа үр дүнг үзэх ёстой байхгүй. Тэгэхээр бид нар одоо энэс ер нь 1 жилийн хугацаанд хэр төвшөнд явж байгаа вэ? Хэдийгээр одоо дуусаагүй байгаа ч гэсэндээ те энэ 5 зүйл төр. За эхний хариулт нь 4 минут. Хэн хариулах вэ? За 4-р микрофон Баяр Болдрог. За санамжлан гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл ерхий сайдаар ахлуулсан үндэсний зөвлөл өнгөрсөн оны 8 дугаар сард байгуулагдсан. За энэ зөвлөлийн хариуцах эрхийг ерхий сайдын захирамжаар эрүүл мэндийн сайдд шилжүүлсэн төлөвлөгөө гарсан хурал бол эхний хурлаа бол хуралдаж эхлэх байгаа. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нийт зардлын хэдэн хувь нь эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн зардал байна гэхээр энэ олон улсын санхүүгийн байгууллагаас хийсэн судалгаагаар Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үзүүлж байгаа нийт зардлын 19.6% нь ангашны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байна. За анхшидны тусламж үйлчилгээнээс бид эмнэлгийн тусламж үйлчилгээг хасаад аваад үзвэл нийт зардлын 5 орчим хувийг л нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байна гэсэн юм үнэлгээ гарсан байдаг. За төслийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бид бас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоон дээр бас зөвлөх үйлчилгээ авч ажиллаж байгаа. Энэ дээр илүү төлхөөтэй нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо буюу нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв байгууллага, за мөн аймаг дүүрэгт нийгмийн эрүүл мэндийн төв байгууллага, за эрүүл мэндийн байгууллага бол анхшидны эрүүл мэндийн байгууллагад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ гэдэг дээр гарч байгаа журам дээр болвол дэмжлэг авч ажиллаж байгаа. За хуулийн хэрэгжилтийн хувьд бол бид нар Америкийн нэгдсэн улсын өвчний хяналт сэргийлтийн төвөөс гарсан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай 10 үйл ажиллагаа болон сүүлд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бас энэ 10 тусламж үйлчилгээг 12 тусламж үйлчилгээ болгож гаргасан. Энэ 12 тусламж үйлчилгээний хүрээнд бас энэ төлөвлөлтүүдээ хийгээд энэ шинэ байгууллагынхаа бүтэц зохион байгуулалтан дээр оруулаад явж байгаа.
эрүүл мэндийн дэмжих сангийн. За эрүүл мэндийг дэмжих сангийн зарцуулалтын хувьд бол бас яг энэ арх тамхи эмийн татвараас тодорхой хувийг бол энд төлөрж байгаа. Энэ дээр сэтгцэн эрүүл мэндийн хувьд бол би танд эргээд яг тоочны хувийн үгээ ер нь арх тамхины архиталт тамхиталтын эсрэг болон иргэдэд энэ сэтгцэн нийгэм эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлд бас тодорхой хувьд бол зарцуулагдж байгаа. Энэ чиглэл рүү бас сангийн хөрөнгийг шилжүүлэх ийм бодлого барьж ажилладаг. За тусгай сангийн хуулиар бас энэ асуудлын ажлын алба нь бол бас нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр бол шилжээд тухайн жилдээ нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж тухайн тэргүүлэх чиглэлүүд рүү чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ийм журам боловсруулалт эхэлсэн. Мэдээж тусгай сангийн хуулиар 3 асуудалд бол энэ эрүүл мэндийг дэмжих сан зарцуулагдж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, за эрүүл мэндийн салбарт хийж байгаа инновац шин технологиуд, за мөн энэ кадавр донорын санхүүжилт нөгөө оршуулах зардалтай холбоотой зардлыг гаргахаар нийгмийн даатгалаа төлөөгүй иргэний зардлыг гаргах гэсэн ийм 3 хэсэгт бол зарцуулагдаа явж байгаа. За хариулт дуслаа. За Саран Чулуун гишүүн тодруулъя. 1 минут. За би нийгмийн эрүүл мэндийн нэг ч удаа хуралдаагүй байгаа үндсний зөвлөлөөр тодруулмаар. Нэг ч удаа хуралдаагүй, ярилцаагүй үндсний зөвлөл нь байхгүй байхад өмнө нь явж исэн машинаараа гэдэг шиг одоо өмнө нь товлогдсон байсан нийгмийн эрүүл мэндийн үйлчлэгнүүд явж л байгаа. Гэхдээ бид нар яах гэж хуультай болсон өнөөдөр? Яах гэж үндсний зөвлөлтэй болсон юм? Тэр журамжийн ямар зорилготой вэ? Тэрийгээ бид нар цэгцэлж авч энэ салбараа одоо өөдөнд татахгүй юм бол манай энэ асуудал чинь ингээ энд хинд ирээвэр хураавар ингээд явсаар хагаад айгүй алдаг хүн амын эрүүл мэндэд зөндөө олон ноцтой асуудлууд улам л тулгараад байгаа байхгүй. Нийгмийн эрүүл мэндэд анхаарахгүй бол бид нар эмнэлгийн байшин барих тухай яриад л байх юм л та. Тэгэхээр энэ дээр ер нь би энэ цэгцтэй болох тал дээр би сайдын байр суурийг бас сонсомоор байна. Мэргэжлийн хүмүүс зөндөө л байгаа тийм хэдүүлээ энэ дээр өөрсдөө нэг бүгдээрээ яриул буруугүй гэдэг чинь нэг шийдвэр гаргах хэрэгтэй байхаа. За Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 42 дугаар захирамжаар нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрүүл мэндийн сайдад хариуцуулсан байна. Яагаад одоо хүртэл нэг ч хуралдсангүй вэ? Мөнх сайхан сайд хариулъя. Тэгээ одоо манай салбар нийгмийн эрүүл мэндийн тухай хуультай болж чадсан нэг том давуу тал. Тэгээ хуулийн хамгийн гол зохицуулт бол бид нар ер нь өвчний хяналт сэргээлтийн төвтэй болох асуудал энэ хуулийн дээр хамгийн том зохицуулт нь энэ асуудал байгаа. За нөгөө хоёр дахь гол асуудал бол за нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдаж цаашдын нийгмийн эрүүл мэндийн бодлого үйл ажиллагаан дээр оролцоотой ажиллах асуудал байна. Тэгэхээр бидний ерөөсөө нийгмийн эрүүл мэндийн бодлого хамгийн гол зэгцрэх асуудал маань одоо энэ гадныхны хил занснаар бол CDC буюу өвчний хяналт сэргээлтийн төв баг. Энэ дээрээ бид нэр гадныхны оролцоотойгоор маш их ажлуудыг хийж байгаа. Энэ дээр яалтчгүй одоо судлах, таньж мэдэх энэ зохион байгуулалтад зөв гаргаж иж бид нар цаашдын бидрийг амжилттай явах юм бэл. Тэгээ бид нар энэ дээр одоо яг энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх аваад тэр зөвлөх нь ирэх гэж хугацаа орно. Азийн хөгжлийн банкны санхүүжилт. За Саран Чулуун гишүүн дахиад 1 минут тодруулъя. Яг би зүгээр ингэж бодоод байдیں۔ Хэрвээ бид нар гадаадын байгууллагуудаар зөвлөх үйлчилгээ аваад хүлээж байгаа, ажиллаж байгаа юм бол нийгмийн эрүүл мэндийн зөвлөл гэж одоо 10-20 хүн байгаагийн хэрэг юу байгааг нь би бас ойлгохгүй байна л да. Энэ хүмүүс чинь өөрсдөө Монголын иргэд өөрсдөө тогтолцоогоо мэдж байгаа. Тэгэхээр энэ дандаа л ингээл за хүлээж ин гэдээ хахаар энд чинь цаг хугацаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ зөвлөл яагаад хуралдахгүй? Энэ зөвлөлөө ажилд оруулаад тэр гадаадын төслөө хурдлуулад хийхдэггүй бол энэ имлэг дээр өнөөдөр нэгд удаага харвсан хүн хоёрд удаага харвал өнгөрч штэ. Хэрвээ бид нар нийгмийн эрүүл мэндийн бодлоготой байсан бол бид нар нэг харвсан хүнийг хоёр харуулахгүй байх магадлал зөндөө л байгаа штэ. Бид нар бүгдөө л нэг мэдчихэж байгаа штэ. Тэгэхээр энэ асуудал дээр нэг юм за хэрвээ гадаадын зөвлөхийг хүлээж байгаа гэж бол Монгол улсад энэ олон зөвлөл ер нь хэрэг байгаа мó? Би тэрийг асуумаар байгаа байхгүй юу? За мөнх сайхан сайд хариулъя. Биднэрт
яг гадны туршлагын хэрэгтэй дотоодын бидний мэдлэг чадвартай улсууд салбар дундаа үеэлтэй холбоог хангасан зөвлөл нь хэрэгтэй. Бид нар энэ дээр яг зүгээр зөвлөл хуралдаагүй цаг алдсан гол тохиолдол юу гэхээр бид нар энэ үндсэн бүтцээ бий болж гаргаж ирээд энэ дээрээ тулгуурлаад зөвлөлөөсөө гол нь яг ямар ажлууд хийж хэрэгжүүлэх вэ гэдэг дээрээ л бид нар ажиллах нь зөв юм а гэд өнгөрсөн хугацаанд энийг ерөөсө хүлээгээд суугаад ирсэн байхгүй. Бидний хийж хэрэгжүүлсэн ажлууд маань тодорхой. Өнөөдөр энэ их том бүтцийг бий болгоход яалчгүй хугацаа их орж байна. Гадныхны дуршлаг зайлшгүй шаардлагатай байна. Уулзалт зөвлөгөөнүүд үнэхээр их шаардлагатай байна. Тэгээд одоо энэ бүтэц маань эх 7 хоногт батлагдаад ирэхээр бид нар 6 сарын 15-нд багтаад үндэсний зөвлөлөө хуралдуулаад цаашдынхаа үйл ажиллагааг хийж хэрэгжүүлъя л гэж. Аль нь биднэрт хэрэгтэй. Бид нэр хамгийн гол нь зүгээр байгаагүй хүлээгээгүй байхгүй. Ажлаа хийгээд. За Зүлбахаар гишүүн асуулт асууя.